Ер нь одоо ингээд бидний ярьж байгаа шиг яг одоо ингээд сэтгэл зүйчийн хувьд одоо хүний энэ оюун тарих сэтгэл хөдлөл мэдрэмжийн хувьд сайн ээж муу ээж гэж ер нь байд юм. Сүүлд би томчууд яагаад хүүхдийн иргэшээлд ордог вэ гэж ном уншсан. Хүүхдийн иргэшээлд. Хүүхдийнхаа иргэшээлд томчууд яагаад ордог вэ? Тэрэн дээр хитрхийн нэг талыг харцсан ч гэсэн бас ингээд эцэг эхчүүдүүд үүрэг байгаа гэдгийг хэлж байгаа байхгүй. Хитрхи дураараа өссөн, хитрхи бүх юмд бэлэн байсан, хитрхи ээж аав нь хичээсэн, ямар нэг зүйл дээр хичээчгээр хүүхэд тэрийг өөрийнхөө амьдрал дээр бий болгох чадамжгүй болчихдөг юм байна гэдэг. Тэгэхээр баланс. Ер нь бол ээжүүд хүүхэдтэй өв тэгш хүмүүжлийг л олгох ёстой л гэж үздэг байгаа. Өв тэгш гэдэг нь одоо тэнцвэртэй бөгөөд тэр хүүхэд өөрийнхөө амьдралд авч явах чадваруудыг л суралцах ёстой. Тэгээд тэгэхэд нь бид нар хажуунаас нөгөө дэмжих ёстой, хангах ёстой, анхдагч хэрэгцээнүүдийг хангах ёстой, бие болон сэтгцийн хувьд эрүүл байх тэр боломж болцоо ямиг нь олгох ёстой. Хит чанга бадчих юм бол тэр хүүхэд хагарчих нь дотоод өөрийнх нь бүх гоё сүнслэг чанарууд нь хит гараа авчгаар хүүхэд нөгөө ямар ч чиглүүлэггүй хит олон алдаа гаргаад хит их одоо айцыг аваад хорвоод болон хүнд итгэх итгэлгүй хүн болчих гээд байна. Тэгэхээр яг л одоо тэнцвэр дээр ирээд зогсож байгаа гэсэн үг.